За намайг Төмөр ардын 50 сайхан гэдэг. Би Жавсан сум ерөнхий улс сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байна. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За бүгдээр өнөөдрийнхөө хичээлийг хэлье. Бага ангийн багштай баярлалаа. Бэлчирхэн бичэн бичиж сурлаа. Ухаансарсан бодлын санд минь тобод гаргыг заасан. Бага ангийн багштай баярлалаа. За би 1981 онд төрлөх сургуультай 1-р ангид эсэж ороод тэгээ 1989 онд 8 жилээ төгсөөд 89-аас 91 онд Чулуун ороод сумын 10 жилийн сургуулийг төгссөн. За төгсөөд Дорнот аймгийнхаа багшийн коллежид багш мэрэгчлэр суралцахаар орсон. Тэгээд сургуулаа мэрэгчлээ эзэмшээд төрлөх сургуультай буюу өөрийнхөө сурч хүмүүстсэн энэ сургуультай багшаар ирээд одоо 29 дэх жилдээ ажиллаж байна. Би өөр бага бахта хүүхэд байхдаа л аюу их багш болж тоглох дуртай байсан. Тэгээ ээж маань ч гэсэндээ намайг миний охин багш болоорой, багш тэгээрэй, багш мэрэгжил сайхан шүү гэж хэлдэг байсан. Ээж маань тэр үг бас нөлөөлсөн. Тэгээд мөн ингээд сургуульд орчоод байж хаад бага ангийн багш маань Нанжид гэдэг байсан. Тэгээ Нанжид багш маань бас сайхан тийм үлгэр дуурайл үзүүлдэг, сайхан хичээлээ сайхан заадаг, сайхан тийм багш байсан. Тэгээд багш маань багшаа хараад би бас багш болох мэрэгжилд хөтлөгдсөн байгаа. Тэгээд энэ мэрэгжлээ эзэмшээд энэ мэрэгжлээрээ маш их бахархдаг. Өнөөдрийнхөө хичээлийг хамтдаа хөгжилтэй, тийм ээ, баяр баясгалтай, аз жаргалтай өнгөрүүлээрэй. За хүүхдүүдээ. За бүгдээр өнөөдөр өгүүлбэртэй одлого бодох. Өгүүлбэртэй одлогынхоо дэвтрийг гаргаад илгэсэн байгаа, тийм ээ. За одоо бүгдээрээ өгүүлбэртэй одлогоо бодож эхлэе. За тэгээд төрлөх сургуультай 30 дахь жилдээ багшилж байна. Тэгээд 2021 онд отхон шавнараа хүлээж авсан. Тэгээд одоо отхон шавнар маань 3 дугаар анги төгсөж байгаа. Тэгээд энэ жил багш нь одоо сүүлийнхээ хичээлийн жилийг ажиллаж байна да. Тэгээд тэтгэвртэй гаргаад ингээд байна. За 1994 онд би багшийн сургуулийг төгсөж ирээд төрлөх сургуультай багшлахад анхныхаа шавнарыг авч исэн. Тэгээ анхны шавнар маань хөөрхөн тийм том биетэй хөөрхөн хүүхдүүд ирж исэн. За анх удаа ангидааж авч байгаа болохоор одоо маш их тийм сандарсан үеуд их тохиолддог байсан. Жишээ нь ихэд ингээд эцэг эхийнхээ хурлыг анх удаа хийх болсон байхгүй юу. Тэгсэн чинь эцэг эхийнхээ хурлыг өрдө 3 минутын дотор хийгээд дуусгаж исэн. Тэгээд тийм бас дурсамж байдгийн. Тэгээ одоо бол 3 байтгаал тэгэл олон минут л хийштэй эцэгхийн урлаа энэ хоорондоо ярилцсан нуулзсан гэж зөндөө зүйлүүд байдаг. Анхны шавнараа хүлээж авснасаа хойш би чинь 6 одоо ер нь нийтдээ бол 6 удаа анги дааж авч төгсгсөн. Тэгээд 6 удаагийн нийт 167 сурагч байдаг да. Төгсөн одоо дааж аваад ангиа төгсгөөд төгсөн шавнар маань бүгд эхний шавнар бол одоо ажил амьдралынхаа гараанд гарцсан байгаа. Тэгээд дараагийн шавнар бол оюутан болоод төгссөн. Одоо энэ жил тэрний дараагийн шавнар оюутан энэ жил төгсөж байгаа. За тэгээд шавнараа ингээд ажил амьдралын гараан дээр гараад сайхан яваг харахад одоо багш хүний бахархал байдаг юм да. Тэгээд одоо интернет, фэйсбүүк хөгжсөн. Түүн дээр одоо ингээд сайн явж байгааг нь харахаараа бусад хүмүүст гайхуулдаг штеп. Энд чинь миний шав шүү дээ гэд багш нь маш их бахархаж явдаг. Тэр бол одоо багш хүний хамгийн гоё одоо бахархаж авах зүйлийн нэг юм да. За намайг Гамбалт Өргөлмаа гэдгээ Дорнот аймгийн Чуулсан сумын төрж өссөн ерөнхий боловсролын сургуулаа сумандаа дүргэж бүрэн дүнд боловсролыг эзэмссэн. За 1994 онд анх нэг ангид одоо 50 сайхан багшийнхаа ангид 20 сургуулаа орж илаа. За ер нь бол багшийнхаа талаар ярих юм бол багш маань ер нь их тийм 50 сайхан үнтэй яг нэршгэ хааж таарсан ер нь бүх хүүхдүүдээ яг өөрийнхөө хүчил минийхөө гэж ер нь тэгдэг. Барагтал бол ер нь хүнийг нэрээр дуудахгүй минийхөө л гэдэг тэр нь бол аюу надад л таатай санагддаг. Бүхэн ч ер нь бас тэгж санагддаг байх гэж боддог би. За багш маань улсад 30 жил ажиллахдаа нийтдээ бол
170-аад шав бэлдсэн гэж бол би багшаасаа сонсч ирсэн. Тэгээд энэ олон одоо шавнарт одоо тий ардын хүүхдүүдэд эрдэн боловсролыг зааж амьдралд нь тий бас нэмэр тусгий хүргэсэн багштай бас талархснаа илэрхийлье. Энэ олон шавнырын өмнөөс багшийнхаа цаашдын ажил хөдөлмөртөө өндрөөс өндөр амжилт хүсэж үр хүүхдэд зориулсан, ач зээгээд зориулсан, өнөр өвтгөн, аз жаргалтай, сайн сайхан амьдарч урт удаан наслахыг ерөөдөө. Манай ангийн багш л илдэг зөөлөн сэтгэлтэй одоо хүртэл биднийг гисээр яваа. Тэгээд багштай маш их баярлдаг. Илдэг дулаан зөөлөн багштай үнэхээр баярлж явдаг шүү. Тэгээд эрдмийн үдийг нээж өгсөн багштай баярлаа. Бага ангийн багш нь ер нь бол тэгээд хичээлээ айгүй гой заадаг байсан. Бидэрт ингээд дандаа тоглож тоглоомоор нэг амхнаар заадаг гэдэг байсан. Тэгээд бидний ерөөсөө загинж үзээгүй баг айгүй гоёор нэг хичээлээ заадаг байсан. Тэгээд багштай маш баярлж явдаг шүү. Бид нарт багш маань аав өсөдүүдийгөө ингээд багаас нь эхлүүлээд илдэг ямар зөв хүн байхыг зааж өгсөн. Тэгээд ер нь бол аагийнхан ингээд төрүүл тараад бээгийнх нь амар хүлээдэг байсан. Тэр нь бүр гоё байсан. Тэгэл багштай таашныхаа дараа жоохон тоглож моглоо сууж муудаг байсан. За тэгээд аав өсөд зааж өгсөн багштай баярлаа. Баган хэд минь илүү гоё цаахан дурсамжтай төгссөн. Тэгээд агаас яавал хүсэг зааж өгсөн багштай баярлаа. Манай багш усаагаа сэтгэлтэй ангийнхаа хүүхдүүдтэй яг энэ тийм зорьцдаг. Тэгээд нууж муухгүй юм ярьждаг. Тэгээд мэдхгүй байвал очиод сууд эвэр гоё хэлцдэг. Сайхан сэтгэлтэй багш байгаа. Багштай хайртай шүү. За намайг анх төгсөж ирэхэд Сүхбаатар гэж захирал байсан. За тэгээд сургуулийн хичээл эрхлэгч нь Эрдэнэсэн байдаг багш байсан. Тэгээд энэ багш нар намайг анх оюутан сургуулаа төгсөөд ирж яхад хүлээж авч ирсэн. Маш гоё сэтгэл надад төрж исэн. Тэгээд түүнээс хойш олон үеийн захирлууд бас бүгдээрээ хамт байсан. Үеийн хичээл эрхлэгч, менежерүүд ч гэсэн хамт ажиллахад бүгдэнд нь биний одоо энэ сайхан яваа мөч дурсамж, аз жаргал бүхэн бол тэр захирлууд, менежерүүд, багш нар хамт олон юм да. За тэгээд хамт олонтойгоо ажиллахад маш сайхан байдаг. За одоо бол бас өөрөө би бол Ахмад үе болцсон. Тэгээд дараагийн залуу үеуд орж ирээд багш нар тэр багш нартайгаа ажиллахад маш гоё. Тэгээд тэд нар маань тайван багш аюу тийм хөгжилтэй аюу тийм юм цоглог багш гэж намайг тэгдэг шүү дээ. Тэгээд за 50 сайхан багштай битээр бага наснаас айл зэрэгэлдээ өссөн тухайгаа би хэлсэн. Мөн одоо яг боловсролын салбарт үе төрлөг сургуультай хамтран ажиллаж эхэлсэн хугацаанд 1998 оноос багш гэдэг ижил мэргэжлэр одоо уяаргдж хамтран ажиллагаагаа эхлүүлсэн төвхтэй 50 сайхан багш бол бас хамтран ажиллахад их бүтээлж, их санаачлагтай, шинийг сэдсэн ийм хөдөлмөрч багш. Өнөөдөр одоо 3 дугаар ангийг даан ажиллаж байна. Энэ ангаа одоо төгсгөөд өөрийн хүсэлтээрээ хууль заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолохоор хүсэлтээ гаргасан байгаа. Үүнийг нь одоо бид бүхэн бас хэдий одоо 50 сайхан багш маань өөрийнхөө их одоо өөртөө хууль зарагдсан үүргээ биелүүлэн өндөр насны тэтгэврээ тогтоолохоор шийдсэн боловч бид бүхэн одоо цаашдаа хамтран ажиллана шүү. Та бидэнтэй дандаа холбоотой байна шүү. Ер нь таны санаачлал бид бүхний ажилд их дэмжлэг болдог шүү гэдгийг байнга ярилцаж, байнга өөрт нь бас хэлдэг. 50 сайхан багшууд ер нь угийн тийм хөдөлмөрч, хичээнгүй, шинийг сэдсэн, шинийг санаачлагч их уран гэж хэлнэ бас ийм багш. Таны одоо энэ сайхан хөдөлмөр зан чанар таны шинийг сэддэг, шинийг санаачилдаг альва үгд одоо өөрийн гэсэн сэтгэлээр ханддаг сайхан бүхэн чинь бидэнд их дэмжлэг болж бидний ажлыг одоо нааштай, урагштай бүтээлж байхад одоо дэмжлэг болно. Тийм учраас та нар одоо бид бүхэнтэйгээ байнгын холбоотойгоор бид бүхэн тантай бас байнгын холбоотой гэж өдөр болгоныхоо үйл ажиллагаанд таны санааг, таны одоо саналыг
байнга одоо тусгаж ажиллах болно шүү. Одоо эцэст нь хэлэхэд багш та цаашдынхаа ажил амьдралдаа аз жаргалтай халуун дулаан уран сулаар өрөөдсөн инээд байраа цолигсон ийм сайхан амьдралын өдрүүдийг үргэлж өөртөө бий болгож байгаарай гэдэг ерөөлийг бас хэлхийг хүсэж байна. За 50 сайхан багш маань бол манай сургуулийн шилдэг багш нарын нэг, мөн миний шавь нарын бас шилдэг шавь нарын нэг гэж бас боддгийн. Яг гэвэл би 50 сайхан багшийг 3 дугаар анги төгсгсөн анги удирдсан багш нь. За сурагч байхдаа дөлгөөхөн тайван хийгсэн юмыг яг яс тас ян тан хийчдэг хичээлдээ бас манай ангийн одоо тэргүүний сурагчдын нэг байсан. 50 сайхан багш маань багшуудад бид хоёр хамтдаа одоо 20 жил хамт бас ажилласан. Ингээ ажиллахдаа маш сайн гар нийлдэг багш нарын маань нэг, аливаа юмыг хийхэд бас их санаачлагтай, сэтгэлээсээ хийдэг энэ чанар нь бас их таалагддгийн. Нэг жоох юм хийгээд энийг ингэчих юм уу, ийм юм ингэчих юм уу гэдэл ингэчих дор нь багшаа энийг ингэчихвэл айгүй айтайхан болчих юм байна гэх жишээний. За багш хүн бол ер нь бас тал үрийн авьяастай байх хэвээр. Ингээд 50 багш маань энэ одоо зан чанарууд одоо багш байхын зан чанарууд бол бүгд зохицсон гэж боддгийн. Манай 50 чин, зурч чин, бич чин, дуур чин, бүжгэл чин тал үрийн авьяастай. Иймдээч бас анги нь урлагийн үзлэг, аливаа уралдаан тэмцээнд ер нь байнгын хошуучилж явдаг. Ийм багш нарын маань нэг. Ингээд 50 багштай цаашдынхын ажил амьдралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. 50 сайхан багш эхэлсэн ажлаа эцсийн үздэг, тууштай, хариуцлагатай, аливаа юмд сэтгэлээсээ ханддаг. Багшийн маань даасан ангиа бол хүүхдүүдэд хөгжүүлэхдээ бол спорт тоглоом, спорт аягаар мөн Европ шоогоор хүүхдүүдэд хөгжүүлдэг. Мөн урлагийн энэ нь бол урлагийн үзлэг аливаа уралдаан тэмцээнд бол багшийн маань бүтээлч сэтгэлгээ бүтээлч үйл ажиллагаа нь бол байнга харагдчихэдэг. Мөн бол багшийн маань арга зүйн хувьд бол багш маань математик сэтгэлгээг төлхөө хөгжүүлдэг юм аа. Багш маань одоо манай сургуульд бид нэр одоо найзалж нөхөрлөөд хамтарч ажиллаад бол 28 жил болсон байна. Бол хувь хүн талаас бол айгүй тийм хүмүүстэй найзрахаг, тусрахаг, мөн айгүй тийм шогч айгүй нөхөрсөг байдаг. Тэр зан нь бас манай хамт олныг нэгтгэхэд айгүй тийм гоё хөгжилтэй 50 сайхан багшийг байхад бид нар бас хөгжилтэй, инээд хөөртэй, баяр баясгалантай байдаг. Мөн багш маань хүнд сэтгэлээсээ ханддаг нь бас маш их таалагддаг. Ингээ багшийнхаа цаашдын амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Үзэг барьсан төрхөн гартмын үг холбох аргыг заасан багагийн багша баярлаа бачхан бичин бичиж бодож. За хүүхдүүдээ шоогоо эвлүүлэхдээ шоу маань хэдэн талтай байдаг вэ? 6 талтай тий. За хэдэн үеэр явдаг вэ? 6. За эхлээд хамгийн эхлээд шараа нэмэх голтой болгоно. Дараа нь цагаанаа нэмэх голтой болгоно тий. За тэгэнгүүтээ дараа нь бүх 9 шигийг цагаанаа яах вэ? Бүрдүүлж дуусгана. Тэгээд тэгсний дараа жижигхэн тэ үсэг гарангууд голынхоо бүрдүүлээд тэгээд шоу их 6 дараалал байдаг. За энэ 6 дараалалаар одоо бүгдээрээ шоогоо эвлүүлээд үцэцгээе. За бүгд шоогоо бариарай. Ер нь цав цагаан цааш шил хүүхдүүд хүлээж авна штэ бага ангийн багш гэдэг бол тийм ээ. Тэгээд тэднэртэй ажиллахад бол бас хэцүүдээ хэцүү сайхандаа сайхан үе зөндөл тохиолдно л доо. Тэгээд би багшийн хамгийн чухал нэг хэлдэг зүйл бол бага ангиасаа
миний хүүхдүүд өгүүлбэртэй бодлогыг бодоо сурчих. Тэгэхэд юм бол миний хүүхд цаашаа сэтгэн бодох чадвар ухаан чинь тэлдэг шүү дээ гэж байнга загтаг. Тэгээд миний нэг ганц баримталтай зүйлүүд ерөөсөө бүх бага ангийнхаа сурагчдаа өгүүлбэртэй бодлогын дэвтэр нэгээд өгчдөг. Тэгээд тэр дэвтэр дээрээ байнгын өдөр болгон өгүүлбэртэй бодлогоо бодно, зураглал хийн, бодолтой хийн, шалгана гэдэг. Тэр үйл ажиллагаа маань бол одоо бүх үйл шавнарт маань яг л уламжлагдаж ирээд явж байгаа зүйлийн нэг байгаа. Өгүүлбэртэй бодлогыг л бодоо сурчих юм бол бусад бүх бодлогуудаа одоо бодох чадвартай болно л гэсэн үг. За сургуультай ажиллаж байхад одоо урлаг уран сайхан шинжилгээ те янз бүрийн одоо хүүхдийн нөгөө нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахад нь байнга хамт оролцдог. Одоо жишээ нь шинжил олдоо гэхэд одоо шинжилийн тоглолтын урлагийн хувцснуудыг багш нартайгаа нийлээд хамт оёх те. Миний бас нэг өөрийн маань хобби байдгийг юм оёх дуртай. Тэгээд түүнийхээ дагуу бас урлагийн үздэг янз бүрийн шинжил, янз бүрийн үйл ажиллагаа бүгдэнд нь идэвхтэй оролцож хамтарч тэдэртэйг ажилладаг байгаа. Энийг ярьсан дээр нэг жишээ ярихад нэг ороо нэг шинжилийн хувцас ойж исэн. Бүгдээ багш нарт цуглаад гэсэн чинь миний ань хоол хийж ирнэ, оройтцсон. Хоол хийгээд ирнэ, сайхан халуун бууз хийгээд ирнэ. За баярлалаа одоо хараад хүүхдүүдэд хараад ижээ гэсэн чинь дахиад цонх тогшоод ороод ирсэн. Чи яасан бэ гэж халуун цагаа уух уу гэд. Тэгээд бариад орж исэн. Миний ань бол бас биний одоо ажил хийх энэ сайхан боломжийг маань одоо арт талд нь найдвартай байдаг байсан. Хоол ундаа хийн, үр хүүхдээ харна гэд маш сайхан тийм хань байсан. За би 2 хүү нэг охинтой. За тэгээд охиныхоо хүүтэй цуг ингээд амьдардаг. За хүү маань айл гэр болоод тусдаа гарсан. За охин хүү одоо охин баг хүүтэйгээ охиныхоо хүүтэй цуг хамт амьдардаг. За хүү маань бол 10 жилээ төгсөөд хувийн ажил хийж байгаа. За охин маань болохоор 10 жилээ төгсөөд барилгын инженерээр төгсөөд одоо Улаанбаатар хотод барилгын инженерийн ажил хийдэг. За баг хүү маань 2 баг хүү маань хоёулаа одоо Ерөнхий олонх сургуулийн 5 1-р анги 2 суралцж байгаа. За миний ер нь үеийн авсан шавнарын бол эцэг их хамгаалагч нар маш мундаг хамтарч ажилладаг байсан. За жишээ нь 1-р ангид ингээд ороход нь манад байгаа илүү юм гэд 1-р ангийн маань сайхан тохижуулж өгч ийсэн. За тэгээд эцэг ихтэйгээ хамтарч ажиллахад багш нь бол эцэг ихийн уулзалтыг хийжтэй уулзалтыг хийхдээ байнга одоо дараа үзэх хичээлийг ингээд зөвлөгөө өгдөг. Тэгээд хамтарч ажилладаг. За урлагийн үзлэг боллоо гэхэл одоо бидний тэр урлагийн тоглолтод хэрэгтэй юу л энэ бүхий зүйлүүдийг эцэг их маань бол авч өгч биднэртэй бол хамтран ажилладаг байгаа. За багш мэргэжлийн эзэмшээд ирээд ажиллаж байхад бол бас янз бүрийн зүйл тохиолдно л доо. Тэгээд би ер нь тийм өөрийнхөө стресс гэдэг юм уу тийм тайлхараа юу тийм дуу сонсдог. Тэгээд эсвэл өрөөндөө ажлынхаа өрөөнд ирээд ингээл хамт олонтойгоо ингээл байж байгаа л тэр бидний одоо тэр стресс бүх зүйл арилждаг. Энэ сайхан хүүхэд инээд хөрөөр цангинсан гоё шуугсан энэ сайхан өргөнд ирэхээр ер нь бүхэл зүйлүүд л тэгээд стресс янз бүрийн зүйлүүд арилдаг та. Өөрхөн бяцхан шавнараа ингээд хүлээж аваад хичээл заагаад явж байхдаа олон зүйлүүд байдаг л да. Дурсамжтай, хөгжилтэй олон зүйлүүд байдаг. За 1-р ангиа дааж авчаад иш үсэг үзчихсэн. Тэгээ иш үсэг үзээд шүхэр гэдэг сэдвийг унших даалгавар гэрт нөгөө явуулсан. Гэтэл тэр шавь маань маргааш нь ирэхээр зоонтог бол гэд уншижсэн. Тэгээ тиймэрхүү хөгжилтэй зүйл бас болдог. Бас нэг охин маань маамуу сүү гэд уншижсэн байхгүй юу? Эм үсэг үзээд тэгсэн маргааш нэрэнгүүтээ кэлдэ сүү тэрийг уншижсэн өөрхөн хөгжилтэй зүйлүүд зөндөө байдаг л да. Хүүхдүүд бас хөөрхөн штэ тэгэл өөрөө өөрснийх өөрөө л уншдаг, бичдэг хөөрхөн тийм сайхан гэгээлэг гоё ядаг л гэж өгч боддог шүү. Төрхөн гарт минь үг холбох аргыг заасан багагийн багша баярлаа бачхан би чинь бичиж бодож уншиж сурлаа багагийн багшта би хайрлаа багагийн
Миний одоо хамгийн их бас ажил хөдөлмөртөд оролцож байгаа зүйл бол хамт олон маань байна. Тэгээд тэр дотроо багийн багш нар маань багийн багш нар гэдэг үл яг л хүүхдүүд шигээ тийм гинэн цайлган хөгжилтэй их тийм хүмүүс болчдөг баяр хөөртэй. Тэгээд бидэд нэг ингээл өглөө ирнэ багийн багш нар бол өглөө эртэл ирнэ ажилдаа. Тэгээд ороо явахаараа бүр хамгийн сүүлд гардаг багийн багш нарын сургуулиас. Тэгээд нэг өдөр ийм хөгжилтэй юм болсон. Араа эрт таарчихгүй юу бидэд. Тэгээд эрт таарсан чинь бүгдээрээ гадаа гараад хөөе гадаа гэгээтэй аа мó гэгээтэд явах ямар эвгүй юм бэ? Эргэж ороо жоохон бүрэнхий олгоод явъя гэд эргээд хэдүүлээ. Бас өрөөрөөгөө орж исэн тийм хөөрхөн дурсамж байдгийг. Өглөө одоо нар мандчахт сургуультай ирээд ороо одоо нар жаргасны дараа л гэртээ харьцаадаг л хүмүүс бол багийн багш нар байдаг. За одоо 30 жил ажиллаад ингээд ажиллах хугацаа маань дуусаад тэтгэвртэй гарч байгаа. Тэгэхээр одоо маш их эвгүй байдаг юм байна сэтгэл. Тэгээ 6 сарын 7-нд одоо сүүлийн хичээлийг гой зандаа л гэж багш бодож байна. Тоглох гэнэ. Амархан уйлна. Тэгээ сүүлийн хичээлээ бэлдээд тэгэл хүүхдүүд одоо энэ отхон шавнартай маш их сайхан дурсамжийг үлдээж явна даа л гэж бодож байна.